өнөөдрөөс эхэлдэг. Маргааш өнөөдрөөс эхэлдэг. Залуусын нандин хүсэл мөрөөдөл, үзэл бодол, үйл хэрэг гэрэл дэрээдүгээр хамтдаа зочилцгоо. Маргааш өнөөдрөөс эхэлдэг. Жаргал сайхны эгчнэн нь 27 настай 2016 онд анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг эмзэгч мэргэжлэр төгссөн. Одоо эмзэгч биз академийн гүйцэтгэх захирал Азтай савар төрийн бас байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Уулан далхах, хөнгөө атлетикаар хичээллэж, ном уншиж, мөн кино үзэх дуртай. Багын мөрөөдөл, аялах, нийгэмд багч гэсэн тус нэмрээ оруулахыг хүсдэг. Үнэнч шудраг, сайхан сэтгэлийг эрхмэлдэг. Харин амьдралдаа баримталдаг зарчмын хувьд зөв л амьдарч зөв хүн болох. Найзуудтайгаа гэртээ харин гэрийнхэнтэйгээ агаарт цагийг өнгөрөх дуртай. Зөв явхад амьдрал өөрөө хангалттай билгээ харамгүй өгдөг гэдэгт итгэдэг. Ирээдүйн зориг, бусдад тустай нийгэмдээ хэрэгтэй зүйл хийхийг ирээдүйд зордгоо. Сайн байна уу гэж юм. Тэргээ? За өдрийн өдргээ. Тэгэхээр шинэ 7 хоногийн хэрхээ эхлүүлв. Сайхан. Сайхан. Жохон толгомдоод ах шиг байна те. Тий, жохон толгомдож байна. Гэхдээ одоо ингээд бид хоёртой ярилцах магадгүй 100 хүний өмнө ярих хоёр бас нэг ялгаа байхгүй шүү дээ. Сайхан бас яамны 100-га түнд бас хэрхэн аялах талаар бас яриа хийсэн байсан шүү дээ те. Тий, эрчим хүчний яамны хөгжлийн төв наагуурж оролцсон байгаа. Тий. Тэгээд маш олон хүний өмнө анх удаа ярьсан. Инхчиг тухайлбал бит хоёр өнөөдөр нэвтрүүлэгтээ онцолж өөрөх болсон шилтгэн нь 2 жилийн дотор 16 сар аялсан. За тэр дундаа бас Өмнөд Америкийн 6 орноор 6 сар аялсан гэж. Энэ бүр их анхаарал татчих واخгүй. Тэр энэ аяллахын талаар бас ярьж өгөөч. Энэ анх хэрхэн эхлүүлв? Ямар улсуудаар аялав? Тэгээд ямар атлетлууд тохиолддог тийм ээ? За. Анх болохоор за би стайлна гэж боддоггүй байсан. Аялал бол миний хувьд маш хоол санагддаг байсан. Тэгээд би ядаж жоохон байхдаа ядаж бэж ороод үччихсэн тий. Бээжин ойрхон тэгээд хүмүүс маш их явдаг. Цагаан ирм үзэх юмсан гэх мэтлэн маш их мөрөөддөг байсан. Тэгээд их сургуулаа төгсөөд анх удаа англи хэлний сургалтанд Филиппин руу явсан. Тэгээд тэр үед болохоор нэг хагас бүтсэндээ хүүхдүүд нь нийлж аялдаг. Тэгээд тэр үед л анх за ер нь бол аялж болох юм байна гэдэг ойлголтыг авч эхэлсэн. Тэгээд тэр үндсэн дээрээс ганцаараа Тайланд руу яг миний анхны аялал 17 оны тэр чин 17 оны 3 сард аялж хэлсэн юм байна. Өдийд юм байна те ер нь. 2 жилийн өмнөх өдийд те. 17 оны 3 сараас анх удаа аялж эхэлсэн. Гэхдээ ганцаараа гэсэн үү те? Тий, тэр үед болохоор нөгөө манай Филиппинд сурж исэн хүүхдүүд ингээд бид нар ингээд явах гэж байна. Тайланд явах гэж байна. Чи ингээд ирэх үг асуусан. Тэгээ би өөрөө тикет харсан чинь билетний үнэ харсан чинь $200 байсан байхгүй тэр үед. Тэгээ би бүр ирж очих билет Бангкокийн ирж очих билет нь $200 харна. Ваа 500 мянга тий. За би нэг мөнгө цуглуулчихвал ер нь явчих юм байх шүү нэг ингээд тэгээд анх аялж эхэлж байсан. Тий. Аялахын тулд бас мэдээж төлөвлөгөө гаргадаг байх тий. Анхны аяллаа ер нь яаж төлөвлөсөн бэ? Анхны аялалчин болохоор манай найз нар 12 сард хамт явах уу гэж асууж исэн. Тэгэхээр би аяллахын төлөвлөгөөг ерөнхийдөө 3 сар гаргасан. Гэхдээ анх удаа тий би ганцаараа би Бээжинд орж үзээгүй, Ирээнд орж үзээгүй хөхтэйсэн байхгүй юу. Тэгээд за Ирээ ядаж яаж орох юм тий? Ирээний билетээ шалгасан чинь мэдээж 23 мянгаар галт тэргээр явчихна. Эсвэл ингээ машинаар явчихна. За юу хүртэл явчих юм байна? Ирээ хүртэл явчих юм байна. За ингээ Ирээнээсээ гараад Бээж хүртэл автобус байд юм байна. Юу байд юм байна? Галт тэрэг хэмжлэн бас байд юм байна. Тэгэхээр ингээд автобусаа сонгоо авчи арай хямдах юм байна гэд анх бол яг дандаа газраар яваад тэгээд мэдгүй асуудал маш их байсан анх удаа байсан учраас тэгээд анх удаа хүний нутагт
Бээжинд Хятадд тэг хятадч яаж байгаа тэг англи хэлээр нэх ярьдгүү. Тэгэл цориглол явцсан. Гэхдээ хамгийн гоё зүйл нь тий Бээжин хүртэл явах үед монголчууд амар их таардаг. Тэгэхээр гайгүй. Тусламж аваа явчин тий. Тий тэгэл өө сайн байна уу та хайжчих чам бээж орох чам өө хамт явчих гээл. Тий тэгэл хамт явчихсан. Дүүл тэр нэг сонирхол татаад байгаа 6 орны аялал байна шүү дээ. Энийг ганцаар явсан уу? Би найстайгаа явсан. Гол нь Өмнөд Америкийн орнуудаар тий. Тэр бараг эрэгтэй хүний бас төдийлөн бас нэг хүсгэргүй зориг шүү дээ. Энэ бол угаасаа одоо Рио де Жанейрог билүү дэлхийн хамгийн аюултай хот мотоор шалгуулаад байдаг шүү дээ тий. Тэр яагаад юм дэш явах болов? Нөгөө мэдгүй нэг тэнгэр ивэн гэдэг шиг л. Би болохоор анх болохоор нөгөө Америк руу зүүн эргээс баруун эрэг хүртэл машинтай аялна гэж төлөвлөсөн байсан. Тэгээд Америк элчинд виз мэдүүлэхдээ би Америк элчинд очсноо би 6 сар аялах гэсэн юм а 6 сар аялын виз өгөөч гээд. Нөгөөх нь одоо би бодохоор би яаж бодохороо 6 сар аялын виз нэхээ нөгөөх нь надад өгөхөвтэй. Тэгээд ер нь тэр нь угаасаа гараагүй. Үгүй ээ гэж татгалцчихав чи. Тэгээд угаасаа Монголоос тэгээд 6 сар аялыг гэж явдаг хүн байхгүй бараг очиод нөгөө сурдаг эсвэл ажилдаг тий. Тийм боо. Тий тэгээд би болохоор тэр визний ангилт нь угаасаа хамаарахгүйсэн учраас тэгээд би угаасаа төлөвлөсөн байсан 6 сарын дорш аялна гэж төлөвлөсөн байсан. Тэгээд яг амьдралдаа бас би нөгөө аялаад эхэлсэн чинь яг донтоод эхэлчихэж байгаа байхгүй. Донтоод эхэлчихээр за би одоо яаж дараагийн аяллаа хийх үү, хаашаа хийх үү? За ингээд ямар ажил хийх үү, яаж мөнгөө цуглуулах уу гэх ингээд багаар ингээд мөрөөдөл нь том болох тусам нөгөө нэг яг ингээд мөрөөдөлтөд хүрэх ингээд зорилготой хүрэх алхам нь ингээд илүү ингээд хилээд тархин ч гэсэн илүү ажиллаа явчихж байгаа байхгүй. Тэгээд Өмнөд Америк болохоор яг Аргентин, Бразил хоёр 90 хоног Монгол улсын иргэн визгүй байсан. Тэгээд би Бразил руу одоо юу гэдэг би Бразил 3 сар болсон. Тэгээ 3 сар болохтой би тэгж удна гэж бодог байхгүй. Тэгээд за нэг сар болчоод за нэг 14 болчоод ирээ да гэж бодсон. Тэгээд яг ингээ очсон чинь Бразил өөрөө маш үдсэлэнтэй хот байсан. Рио де Жанейрод очсон. Тэгээд маш үдсэлэнтэй. Тэгээ зүгээр л би визээ дуслаа тэнд байсан. Тийм. Хэдэн хотор нь явсан Бразилийн? Бразилийн би ч за одоо тоолвол яг Сан Пауло гэж байдаг. Тэгээд Рио де Жанейро, Foz do Iguaçu гэж байгаа. Яг 3 том тэгсэн мөрчлөө дахиад би 3 жижигхэн бас тосгон орн бас явсан. Тэгэхээр нэг 6 тийм. Тэгээд энэ чинь тэгээд бүтэн 3 сарын турш одоо юу хийх вэ? Тэгээд байл та. Юм шараад явах уу? Тий, Бразил юу гэдэг амьдрах өртгөн нь бол гайгүй байсан. Яг тэгвэл Airbnb гэдэг аппликейшн байдаг, booking.com гэх аппликейшн байдаг. Тэрүүгээр яаж мөнгө хэмнэсэн бэ гэхээр юу байдаг? Сараар чи ингээд байраа захиалчвал хямдхан тусаа явцдаг. Тэгээд дээрэс нь би найзтайгаа шеэрлжсэн болохоор хямдхан болж эхэлсэн. Тэгээд хүнсний бүтээгдэхүүн нэ болохоор ерөөхдөө л нэг хоол идэхэд $15 хоол иддэг байхгүй. Тэгээд 3 удаа ингээ идэхээр чинь $45 болчихно. Тэгээд тэр мөнгөө хэмнэхийн тулд болохоор тэр мөнгөө хэмнэхийн тулд би болохоор нөгөө Airbnb юугаараа давуу талтай вэ? Хотелоос юугаараа давуу талтай вэ? Буудлаасаа гэхээр галтгоотой байдаг. Тэгээд өөртөө хоолой гэдэг чинь тийм. Өөртөө хоолой хийдэг. Тэгэхээр сайхан хажуудлахын дэлгүүрээс талхаа аваад тэгээд барин аваад өглөө өндөг мөндгөө шараад тэгээд бүх юмаа бэлдээл аваа явчихна. Тэгэхээр мөнгөний хувьд бол яг тэгэж галтгоотой байх тусам өөртөө хоолой хийж чинь хоолны мөнгөө хэмжин. Тийм. Аялгад санхүү амгийн зохиол шүү дээ. Зарим хүмүүс бол за жилийн өмнөөс одоо яг төсөө бий болгодог. Зарим нь бол яг аялалтаа зориулж хөрөнгөлүүлж эхэлдэг. Таны өдрийн санхүүгээ. За би болохоор юу яжсэн. Оюутан багтаа би уус ажил хийдэг байсан. Тийм тэгээд 10 жилдээ бас ажил хийдэг байсан. Тэгээд ягаад ч багасаа угаасаа ажил хийгээд мөнгө хураагаад хувц муцаа өөрийнхөө юмнуудыг бол аваад сурцсан байсан. Тэгээд нэг амар ээжээс бол хараатай байгаагүй. Тэгээд надад жоохон хоригдлол байсан. Тэгээд тэр мөнгөөрөө би аялалтаа ер нь бол зориулсан. Тийм. Бас азтан савар ер нь аялал ер нь дуусах тийм. Миний хамгийн бүр анхаарал татаад байгаа нь одоо бүр дэлхийн бас халуун цэгүүд нэг уучлал Венесуэл улс. Венесуэлээр орсон мэт тийм. Венесуэлээр бол ороогүй. Тийм. Яг Өмнөд Америк 12 улсын би 6 улсад орсон. Ямар улсаар? За Бразил, Аргентин. Бразил, Аргентин, Чили, Перу, Уругвай, Парагвай. Тийм. Тэр нь болохоор яг яасан бэ гэхээр Бразилд очиод угаасаа би
чинь маш хол. Тэгээд бүхэл бүтэн тийм алгасцсан. Тэгээд очиод виз мэдүүлсэн чинь азар яг миний виз мэдүүлсэн 4 орн гарсан байхгүй. Тэгэхээр ер нь бол нэг оцсон дээрээ за дахиж хизээч ийшээ ирээ билээ те. За өстөө өөрийнхөө тэр хадгаламжинд байгаа бүх мөнгөө дуусгая даа гэл. Тэгээ явчихсан. Тийм. Аялал болгоо адлын явдал шин сонир мөхнөр дүрэн байдаг штэ. Аялал ер нь танд яг юу илдээсэн бэ? Би нилээ ичимхий хүүхдээсэн. Тий одоо манай 10 жилийнхаа оюутны ангийнхаа намайг бол хичмхий гэж хэлэх баг. Манай багш нар ч гэсэн нэг юм дуурдггүй те нэг булан цугаал бийж идэг. Тэгэл ингээл хичээлээ тараал бийж ажиллаа игээл явцдаг байсан. Тэгээ яг багш нартайгаа харьцаа хүүхдүүдтэйгээ харьцаа бол нэлээ хүндий байдаг байсан болов. Тэгээд тэр цандаа бол жоохон дург байсан. Ялангуяа Монголын одоо өсвөр насны хүүхдүүд нэлээ хичмхий ядаг, өөрийгөө илэрхийлэх чадваргүй. Тэгээд илэрхийлэх чадваргүйсээ болоод хүмүүс өөрийгөө буруугаар ойлголдог тэр зандаа нэлээ ичдэг. Тийм учраас аялал яг тэр занг минь илүү эвдэж өгсөн, илүү нээж өгсөн чи тий заавал хүнтэй харьцахтай айгаад ах шаардлага байхгүй чи та шаардлага байхгүй. Чи анхнаасаа л өөрийнхөө байх хэрэгтэй гэдэг маш сайн ойлгуулсан. Тэгээ сүүлийн үед бол яг энэ тал нь нэлээ нэгдэж ах шиг үнтэй хараад маш олон газар хэдэн газар яриа өгч энэ бараг сарын дотор 4-5 газар яриа хийчих шиг боллоо тий олон хүмүүс одоо хэдэн аялах вэ гэсэн талаар. Тий, ер нь маш олон газар санал ирсэн. Тэгээд ягаад тий угаасаа би залуу хүн байна. Бас өөрийгөө ягаад сорж үж болохгүй гэдэг үүднээсээс тэгээд өрсөн газруудаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бас амьдралдаа нэг хууц нээж байгаа юм болоо. Таны өргөчөнд байр байдаг зүйл юу вэ? Байг байдаг зүйл үү? Миний утас. Тий. Аялгаад гарахтаа бас аяллаа бэлтгэлээ бас үздэг баг тий. За, миний өргөчөнд болохоор мэдээж нарны шил байдаг, малгай байдаг. Тэгээ ус байдаг. Ус л хамгийн чухал. Тийм. Аялаа явж зах тий. Цэвэр ус үстэй тий. Цэвэр ус. Тэгээ одоо зарим газар ч ус үнэтэй. Одоо жишээ нь Хонконгод гэхэд л амар үнэтэйсэн. Тэгээд баг буудлаас нэг усаа дүүргэж аваад тэгээд явцсан хамаагүй юм даа. Аялах сонирхолтой хүмүүс маш их байдаг шүү дээ. Ер нь таны хувьд зөвлөхөд бага зардлаар яаж аялах вэ? Би ч анх багалт зардлаар их явдаг байлаа. Одоо ч гэсэн угаасаа нөгөө хэмжил байгаа. Тэгэхгүй болохоор бид нар ямар доллараар зайлшгүй биш бүр хахад цаасан баян хүмүүс ч биш тэгэл аль болох хямдхан зардлаар явахыг хичээдэг. Гэхдээ яг одоо тий би бас ингээ өөрөө бас нэлээ минималист болж эхэлсэн л та аялж эхэлснээр яг үл тий чи өнөөдөр одоо нэг хүмүүс чинь нэг 10,000 кофед мөнгө зарахтаа харамлдаггүй мөртлөө 10,000 ном авахтаа харамлдаг байхгүй. Тэгэхээр чи тэр кофег заавал уух хэрэгтэй ч юм уу гэртээ эсвэл найруулаа уух хэрэгтэй ч юм уу тий. Тэр хоорондын заагаа бас бодоод тэр мөнгөөрөө яг ингэ сарынхаа зардлыг ер нь бодоод өгөхөд бас хүмүүс ч гэх юм уу ер нь бол анзаараад хад би ч өөрөө бас аялаг өгөхтэй нэлээд зардлага өндөртэй юм шиг санагддаг. Одоо бол санагддаг. Тэгээ тэр мөнгөө хэмнээд одоо яа тийм кофе авах гэж 10,000 төгрөгөө ингээд далтигээд бийжээд л тэгээд болчдөг. Загварвал аяллаа дуусгаад бас одоо эрхэлж байгаа ажил руу нөрөө тийм ээ. Азтай савар дөрвөөс бол байгууллагынхаа үйл ажиллагааны талаар сонирхолтой. Бас энэ одоо монголчуудын бас хамгийн идэвхтэй байдаг том группүүдийн нэг шүү дээ тий. Тийм. За би холбогдож ирсэн анхны азтай савартай. За азтай савар маань сая 5 жилийн байгаа байсан. Тэр нь болохоор манайх байгууллагад 5 жил болсон байна. Яг компанийнхаа бичиг баримтыг аваад азтай савар амтанд хайртай залуус төрийн бас байгууллага гэдэг. Энэ нь болохоор Монголд яг ингээд нохоо муурны гэрийн тэжээмэл амтны амтан хамгаалах байгууллага байгаа. Энэ яг яадаг вэ гэхээр бид нар манай Монголд ч нөгөө одоо нохоо муурны ирэх маш их зөрчигддөг. Тэгээ бид нар ч нөгөө улсаас хідэн тэрбум марсан зарцуулаад жил болгон буудаж алдаг. Тэр амттыг бид нар мэдээж дэлхийд бол нохоо муур гэдэг бол ерөөхдөө бол гэрийн баг нэг гишүүн гэж явдаг. Тийм тэгж явдаг шүү дээ. Тийм маш хайртай, маш их цаг хугацаа шаа. Дэлхийн ч бас маш их одоо хангацсан байдаг тийм хамгаалдаг тийм. Тэгээ тэрнийхээ төлөө бас тэнцэж байгаа. Тэгээд спираль буюу спираль гэж хүмүүс андуурсан тэр биш шүү. Спэ гэдэг. Тийм спэ гэдэг нь болохоор засах үйл ажиллагаа байхгүй. Нэг нохоо одоо чинь нэг нохоо чинь 6 жилийн дараа 64,000 болж пирамидаар өсдөг байхгүй. 64,000 болно гэдний яадаг. Нэг нохоо жилд нэг 2 удаа гүйлгэлдэг. 6 сараас дээш болохоор гүйлгэлдэг. Тэгээд ихэнх нь охин төрдөг. За нэг 3 гүйлэг гарлаа тий. Тэрнийх нь охин 2 байлаа. 6 сарын дараа дахин нэг төрлөө гэх юм ингээд циклэрээ пирамидын юугаар 64,000 болж хувирдаг байхгүй. Тэгэхээр тэрнийг амтнд хэрвээ чи засчвал спей хийчвэл
6 жилийн дараа нэг ширхэг амьтан нэг ширхэл байна гэсэн үг. Чи яг нэг амьтныхаа 20 жил хангалттай тижээж чадна гэсэн үг байхгүй юу? Их ч өөрөө эмзэгч мэрэгчлээ тийм ээ. 16 онд ангаах хэрэг төгссөн. За одоо бол эмзэгч биз академийн гүйцэтгэх захиалгаар ажиллаж байна гэсэн. Эмзэгч мэрэгчлэр би ажилладаг. Тий, нэг эмээ санд эрхлэгч хийдэг. Тий. Тэгээд биз актем гэдэг нь болохоор олон улсын биз актем гэж байдаг. Тэр нь манай би найзтайгаа нэг сургалтын төв ажиллуулж байгаа. Тийм тэр нь залуучуудаа одоо элхийг хурлах хичээл гэж бас орж байгаа. Тэгээд хувьцаа эрх хийх вэ. Тэгээд бизнесийн англи хэл гэх мэтлэл ордог байна. Ингээд сонсохоор ямар олон зүйлийг амжилж байна. Залуунаас нь. Ер нь залуухан өөрийгөө завгүй байлгахад хэрхэн суралцах вэ? Яг нөгөө одоо би өмнө өөрийгөө тий их сургуулаа төгсчөөд одоо жоохон ханиадтай байгаа шүү манай үзсэн. Тий. Их сургуулаа төгсчөөд би өөрийгөө одоо юу гэх юм. Окей, их сургуулаа төгссөн, ажилд орсон. Одоо болцсон байна ч гэдэг ч юм уу тий. Үгүй яг тэр үед хандсан юм шиг мэдрэмж авцсан байхгүй яагаад ч юм тий. Би ингээд яг за одоо ингээд болцсон юм шиг сургуулаа төгссөн. Миний баг амьдралын баталгаа болцсон юм шиг. Би ингээд миний ажлын байр хасаагүй байж байгаа юм шиг. Тэгээд яг ботоод ингээд аялаад ихэлсэн. Аялаад ихэлсэн чинь би ингээд Монголоос гараад би хинч биш байгаа байхгүй. Чи ирээнд орлоо, Бээжинд орлоо, чи бол хинч биш гэдг нь бол маш ойлгомжтой. Чи өөрийгөө 3 сая хүнтэй биш 7 тэрбум хүнтэй харьцуулж явах хэрэгтэй. 7 тэрбум хүнтэй харьцуулснаар чи өөрийгөө илүү одоо яг аялаад эхлэхээр маш олон зүйл хийх боломжтой болдог. Амьдралд бас илүү амттай юм биш үү? Зүгээр нэг гэртээ өнөө маргааштай байж ах зүйл биш шүү гэж боддог. Яа, их ч маань ягаад энэс бэ? Сайн байна. Ихсэн сайн мэдэх нэг хүнийг би зочноор урьсан. Сайн байна уу? Сайн байна уу? Oh my god. За, өдрийн төргийн урилгыг маань хүлээн авч ирсэн баярлалаа. За, хав бүтэж гисэн баярлалаа. Сонсож байгаа. За, микрофоноос орчуулж тэ. Өөртөө. Энэ өдрийн мэндийг өгье. За, сонсогчтой, үзэгчтэй өөрийгөө танилцуулъя. За, эмгцэнгийн бол хар багын найз шороо идэж гисэн. Өөр идэх юм болтоогүй. Шороо амттай байсан. Бидний үед чинь бол шороо л байсан. Одоо шинэ сошиал орчин гэж байгаа. Удааг үүлдэг байсан. Учраас яалчгүй шороо идэж өссөн найз нь гэж хэлж байна. Намайг бол Алтан төрийн Баянбат гэдэг. Одоо бол Номын хоолтонд маркетинг менежерээр ажилладаг байгаа. За, их чи найзгаа ороод ирэхээр гайх уу? Гинтийн бэлэг байж чадна. Тийм маш сонирн байна. Юу болоод байгаа болов гэж бодчих. Их чи ерэн сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг вэ? Би сэтгэл хөдлөл нэлээ өндөртэй. Эмоц шууд гарч ирнэ. Инээгээл. Манай найз нар чи миний сэтгэл хөдлөлөө чи нүрэн дээр л ээж идэг гэл тэгээд дээ шүү дээ. Хар багын найз гэхээр одоо ер нь хэдэн жил нөхрөлж чинь та хоёр маань? 12 жилийн 12 5 авч. Бүр нэгдүгээр ангиас хойш хамт байсан гэсэн үг. 5 дахь ангиас хойш мөн. 5 дахь ангиас. Нэг ангийнх уу эсвэл нэг дүүргийнхоо? Нэг байранд. Нэг байранд. Тэгээ баянаг өрөх гэж битээрээс бөө юм болсон тэ. Тэгсэн холбогдоод тэгээд ер нь өөр найз нартай холбогдсон бас ангаах цуг сурж байсан. Тэр багын бас нэг найз нь бас нэг ниратай болохоор ирж амжихгүй байна гэдэг. Тэгээ баянаг тэргээс холбож өгч ирсэн. За. Баянагийн өдрийн инхчингийн юу нь илүү таныг татаж нөхөрлсөн бэ? Найзынхаа сайхан чанаруудаас хэлж өгөөч та. Тийм үү. Тэгээ найсаад олон жил болж байгаа болохоор тавчгаа ярих гэж бодож байна. Энгийнээр хэлэх юм бол нөгөө уюуд ингээ хүмүүс өөрчлөгддөг шүү дээ тийм. Changeable. За хар багийнхыг нь ярих юм бол аюу тийм гоё энергитэй, маш өөдрөг сэтгэхүйтэй. Тийм энгийн дараахан айгу хөөрхөн байдаг байсан. Ахтаан ч гэсэн бид нар найзалдаг байсан. Тийм ч бас найзалж явсан. Ингээд үеж холбогдоод хүн өөрчлөгдөд ирэхээр бас өөр зан чанарууд нь маш их таалагддаг. За хамгийн ихнийх нь гэх юм бол альва нэг тийм хүндрүүлэлгүй хийчдэг гэх юм уу. Хүмүүс ч альва өрхөн аргыг нь болоод хийчдэг тийм. Асуудалгүй. Ингээд нэг юм хийхдээ ингээд бодоол те. За нэг энийг хийндэ тэгэндээ гэл ингээд цаг хугацаа тавиал ингээд яваад байдаг. Манай бол за энийг хийчихвэл за хийчихье гэл шууд дайрдаг ч гэдэг ч юм уу тийм. Аюу гой тууштай амархан тийм гой занартай санагддаг. За хоёрдугаар гэх юм бол сүүл үед манай хүн хийч яваач юм их сүүл үед их бизнес сэтгэлгээтэй болоо. Ийм тийм хийгээд ярьдаг байсан ба. Тэгэхээр тэр зан чанарууд нь бас сүүл үед их таалагдсан. Өөрт чинь аль яг өөрийнхөө санаануудыг ярьдаг байна шүү дээ. Өөрөө хэр дэмжиж чинь найз авд. Одоо ч гэсэн бит хоёр хийлээд юм хийгээд бол ярьцсан л байна. Тийм. Хоёрын сүүлд хэзээ болцсон бэ? За сүүлд ч одоо 7 хоногийн өмнө. Тийм.
тий олцсон юм. Бас л нөгөө шин санаагаа яриад битээ. Тий, ажлын шумаар ярьсан. Ингчингийн хувьд баянагийн юунд нь илүү татагдаж нөхрөлт юм бэ? Манай баянаа их онцгой хөвтэйсэн. Бид нар ч одоо аруулаа нийлдэг. Аруулаа нийлэхэд 9-ний эрэхтэй би ганцаар эмэгтэй байхгүй. Тэгээ ингээ байрныхаараа нийлээд өссөн. Тэгээд манай баянаа хүүхдүүдээс их онцгой. Тэг хүн сонсох чадвар их сайн. Тэг яагаад миний хамгийн сайн найз вэ гэхээр хүн сонсох чадвар, ойлгох чадвар, тэг зөвлөгөө өгөх чадвар нь бусдаас өөр байдаг. Яг өөр өнцгөөс харж тайлбарлацдаг. Иймэрхүү юм биш үү? Шал өөрөөр тий. Жижигхэн юм байсан юм байна тий. Нөхөрлийн мөн чанарын тухай бас хэдүүлээ ярилцъя л да. Ер нь сайн найз гэдэг та бүхний бодлоор ямар хүнийг сайн найз гэдэг юм бол бид нар найз гэж яриад байдаг. Гэтэл үнэндээ угтаа бол сайн найз гэж яг ямар хүнийг хэлэх юм бэ? Тийм үү. За миний хувьд бол нэг хувь тавилантайгаар холбож хардсан шүү дээ. Хүмүүс бол юу гэдэг он удаан жилээрээ гэдэг тийм. Зарим нь магадгүй хизээ нийлсэндээ биш яаж дуустах таа гэж ярьдаг. Тийм янз янз юм. Янз янз л ярьдаг. Миний хувьд бол энэ бүхний хамаагүй байдаг. Яаж эхлэх нь хамаагүй байдаг. Хизээ эхлэх нь хамаагүй байдаг. Нэгэнт л миний амьдралд явж байгаад миний найз болсон бол би найз гэж хэлж авдаг. Тэр хүн магадгүй их гоё найз байдаг шүү дээ. Чин үнэт сайн найз байдаг. Би байгаа гарал хэлж авдаг. Энэ бол гоё найз гэж хэлж авдаг. Гэтэл амьдралын явцад зарим нь бол арай нэг өөр төрлийн найз байдаг шүү дээ. Хоншоо сан гаргадаг, бүтлүү үүддэг, ингэдэг те. Би адилхан найз гэж хэлж авдаг. Яагаад гэвэл тэр хүний байгаа байдал тийм учраас би тэрийг нэг засах гад ч юм уу олдоод байхгүй. Энэ бол миний найз юм байна. Гэхдээ тэдгээртэйгээ хэрхэн харьцах вэ гэдгээл өөр байдаг гэж. Өөрт нь одоо малгүй тохируулж харьцах. Тий гэж ярьдаг. Гэхдээ би нэгдэж найзаа биш ээ гэдэг юм уу гэх байдлаар бол ханддаг л гэж. Нэг ч. Найз гэдэг нь миний хувьд маш ирхэм. Би юу гэдэг нэ ямар ч үед одоо тий одоо би баянаар бол тэгэл өстой баярлсан үедээ хамгийн муухай үедээ бид одоо хэдэн жил харьцахгүй 2 жил ч үгүй юм уу жил харьцахгүй байж байгаа сургахгүй байж байгаа. Тэгээд залхахад яг л байгаараа яг л миний нөгөө хоми гэдэг шиг миний баг ингээд ах шиг болцсон. Тэгэл ингээд амар татан санагддаг. Тэгээ үргэлж хажууд байдаг. Ямар ч тусламж хэрэгтэй үед тусалж л байдаг, сонсч л байдаг. Тэгээд дэмжиж яадаг. Тий. Найз гэдэг ерөөхдөө би бинийхээ дэмжиж явах хэрэгтэй болов. Тэгээд илүү сайн талын илүү дэмжиж явах хэрэгтэй болов гэж бодчих. Ингэчнээс нэг зүрх асуу гэж бодсон л да. Аял ярьж байхдаа үнэн үсээ асуучдаг. Юу гэхээр 3 сарын сүүлээр дахиад явах нэг сураг байсан те уцаар ярьж байхад 4 сарын эхлэлээр. Хаагаар явах чинь. Хэлсэн төлөвлөв. Одоохондоо нууц. Тий. Гэтэ хүмүүс нууц гэж хэлсэн. Би саяхан нэг GT-гээ тааралдахгүй юу? G нэг дараагийн киноны нэрийг хууль асууж ах чи хэлэхгүй. Боссын босс энийгээ дөнгөжсэн шүү дээ. Тэгсэн хэлсэн байсан байл шүү дээ. Боссын би харсан. Хэлэхгүй ингээд тааралдсан. Одоо ингэчинг ингээд аялаад ахаар би ч гэсэн хамт аялахсан гэсэн бодлоо. Тэглүү яах вэ? Мэдээж хамгийн хажууд байгаа хүмүүст нь мэдээж нөлөөлөл. Манай хүн чинь тэгээд сошиал орчинд маш идэвхтэй. Идэвхтэй юм шүү дээ. Тэгээд учраас байгаль юу гэж яаж нэг тийм би хаяа асуултгүй мэдчихсэн. Би бас нэг зургуудын татах гээд одоо бид эхлээд танилцуулган дээр явуулсан шүү дээ. Ямар их зургтай юм бэ? Хоёрын тунд үлдсэн ер нь ямар нэмдэн дурсамж байна. Нэг тийм сэтгэлээс гардггүй нэмдэн найз нөхөрлийн дурсамж байдаг шүү дээ. За яг санагдаж байгаа юм байна. Одоо бид бүтээгээл цаашаа явж байгаа учраас нэг илүүд гарсан юм байхгүй, дутуу гарсан юм байхгүй. Мартагддаггүй зүйл байдаг шүү дээ. Нэг хүүхдээ ч юм уу. Эсвэл нэг тийм юм байна. Найзны паянгууд авсан гэдэг шнээс. Тэрийг энд ярих гэж байгаа юм байна. Их ч бас баянаг ерөөс ороод тэр нэг төсөөлж байгааг байх тий. Бүр гайхалтай шүү дээ. Юу болоод наа гэж одоо. Юу л 3 сарын 8 жил үү гэж байна. Тий. Мартын 8 жил. Харин тий. Гайхаа. Юу нэг ингэчингийн удаа харин тойрын дунд үлдсэн ч юм гоё дурсамж бас мартагддаг дурсамж юу? Зөндөл яадаг. Яг хөө тэгэл юу гэдэг би ч маш emotional хүн л дээ. Хүнд бас ингээ гомдохоор нэлийн амар гомддог ч гэдэг. Тэгээ тэр үед нь үргэлж энэ хүн тусалдаг. Тэгээд бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Үргэлж миний таалт наваг ойлгоод тэгээд зүг талаас нь харж өгдөгт баярлалаа. Хайртай жаарай. За. Бодхоор үгүй шүү дээ хайртай жаарай. Тий. Манай баяна ер нь өмнө ярилцлаганд орж ирсэн юм олон нийтийн мэдээлэл. Тий. Ер нь бол ярилцлаганд орж исэн. Харин тийм их нөрөнгө баяж чөлөөтэй байна тий. Тий. Би өөрөө нэг маркетинг чиглэлээр ажилладаг. Байгаль хүмүүс ярилцлаганд орж байхад хажууд нь байж идэг ч юм уу. Тийм баг тий. Тэгээ хамт миний нэг амьдралын нэг салшгүй хэсэг болцсон гэж ойлгож байна. Тийм учраас бас
ордог гэж хэлж байна. Түрүү яг баяна ярьсан шүү дээ нөгөө олон хүн сайнтай муутай байдаг тийм ээ. Ер нь одоо найз нөхдөд харилцаа хандлага бас хүнд их бага хэмжээгээр нөлөөлдөг шүү дээ. Ер нь найз нөхдийн сөрөг харилцаанаас хэрхэн зайлсхийдэг вэ? Баяна. За миний хувьд зайлсхийгээд ах нэг шаардлагач байдгүй дээ. Тийм. Аяндаа л амьдрч нэг урсгалаараа л болдог шүү дээ. Түүнээс би энэ хүнээс нэг хүчээр ч юм уу нэг ингээд цаахаа бариад ах бол юу шиг байдаг. Аажиндаа л хүн хоорондоо эвгүй харьцаа усвал угаасаа л нэг нийлэх хүнд ирдэг тийм хүнд ирдэг нэг тийм байгалийн зүй тогтолч юм уу тийм байдаг шүү дээ. Хасараа л болдог гэж ойлгож байна. Нэг хичингээ. Би болохоор нөгөө хэрвээ тэ одоо яг үнээр би тэр үнийг найзаа гэдээ авсан бол би тэр үнд яг чиглэлтээс хамтдаг. Тэгээ хэрвээ тэр хүний ихтгэлийг алдаа гомдох ч юм уу тий тэр үед яг ойлгодог. Тэгээд уучлаад зайгаа барьдаг. За баярлалаа бидний нэвтрүүлгийн цаг өндөрлжээ. Урилга маань хүлээ авч бидэнтэй халуун дотн яриа өрнөсөн та хоёрт маш их баярлалаа. Цаашдаа ажил амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. Тэгээ нэвтрүүлгийн төгсгөлд бас ингэчэн өдөр манай найруулагч хэлсэнд ямар дуу сонсох вэ? Бид найруулагчд өгсөн. Тэгээ Indian Summer гэдэг аялын дууга. Клипнийх гоё. Клипнийх гоё тий. За тэгээ баярлалаа. Тэгээд дараа дараагийн аялалд амжилт хүсье. Баярлалаа.